За, 세종학도 한국어 입문. Энэ бичлэгээр бүгдээрээ өмнөх хоёр үндсэн их шиг үндсэн гүйгүүлэгчээ илүү баттгаад дасгал ажлаа хамт хийх юм аа. Багштай хамт их болохоор санаа зовлтгүй. За, үзье. Энэ дээр бүгдийн сурсан ис үсэг байна. А, и, о гэл тэ ямбуу гэд б үсэг явж байна. Бидний сурсан үсгүүдийг одоо баттгаж дасгал ажил хийх юм аа. 기본 모음, 기본 자음. үндсэн их шиг үндсэн гүйгүүлэгч. А, о, у, ы, и, 에. 기역, 닌, 디귿, 릴, 미임, 비입, 시옷, 지읒 гэж байна. За. ингээд нөгөө бөөнкийн маань бас байгаа. За, цааш нь явхад дасгал ажил нэг те. За. Нэгийн нэг нь болохоор сайн сонсоод сонсогдож буй үгийг хайн уу гэсэн үг. За тэгэхээр жишээлбэл а, и гэж дуудсан болоод тэр улаанаар дугуйлцсан байгаа. А, и сонссон авиаг та бүхэн яг тэрүүгээр нь ингээд дугуулнаа гэсэн үг. За багш нь солонгос дуулахаар сонсголоо. 아이, 아이, 우이, 우이, 아우, 아우. За 아이 хүүхэдтэй 아이 бидний шинэ дээр гарсан. Дараах нь 오이 өгөрцөө. 오이 дараах нь 아우 гэж хэлсэн. 아우 ах дүүсийн дүүсийг 아우 гэж хэлдэг. За цааш нь дээр одоо тэр хоосны энэ дөрүүлчин дээр гонцгой дөрүүлчин дээр нэг авиа орох юм. Энэ доорх и, э, у, ы энэ дөрвийн аль нэг нь орох юм аа. Альвэ гэдгийг манд та хүн сонсоод сонгоно. 이, 아이, 아이, 우이, 우이. За нэгт нь и хоёрын тоо тий. Хоёр дахь нь ай хүүхэд. Гурав дахь нь 오이 өгөрцөө. За тэгэхээр энэ гурлалт нь яг адилхан и гэдэг үг л ороход бүгдэнд нь таарнаа. За дараагийнх нь тухайн зураг болон үгийг хооронд нь холбоно гэж байгаа. За сонсох ажил дээр яг дараалал нь хэлнэ. Сонсголын дагуу юу сонсогдож байгаа үгийг харж агаад хооронд нь холбоход болох юм аа. 이, 우이, 우이, 아우, 아우, 아이, 아이, 오, 우, За хариултыг харъя. И шүдийг ч гэсэн и хоёрын тоог ч гэсэн и адилхан дуудлагатай хандс нь хооронд өөр. 오이 өгөрцөө. 아우 ах дүүсийн дүүснэ. 아우 아이 хүүхэд. о тавын тоо. За 연습 и дасгал ажил 2 те. Хоёрын нэгээр болохоор сайн сонсоод сонсогдож буй үгийг хайн уу гэж байна. Жишээлбэл хамгийн түрүүнд сээсүү гэж дуудагдана. Тэр дуудсан үгийг тухайн их шиг гүйгүүлэгчтэй энэ авиа дундаас хайгаад хооронд нь бүргэл холбох юм аа. За сонсоё. 세수, 세수, 노래, 노래, 배구, 배구, 모자, 모자, 대나무, 대나무, 모르다, 모르다. За хариултыг харъя. 세수
노래, 배구, 모자, 대나무, 모르다. За, сонсголын дагуу дугаарсан гэж найдаж байна. За, цааш нь хоёрын хооронд сайн сонсоод доорх энэ үеүүдээс таарахыг дээр хоосонд энэ дээр оруулаж бичих юм аа. Нэг бол сонгох юм аа, тий? За, сонсгол ажлаа сонсоод үзье. Тэгээд дараад нь хариултаарай. 구두, 구두, 버스, 버스, 베개, 베개, 고구마, 고구마. За, 구두, 버스, 베개, 고구마. За, 구두 гэдэг маань гутал. Өсгийтэй гутал бол бүгдээрээ л гутал. Одоо 구두 гэж хэлнэ, тий? Өсгийтэй бүх гутлыг 구두 гэж хэлдэг. Эрэгтэй ч эмэгтэй ч. За, босс гэдэг маань болохоор босс гэдэг англи үгийг солонгосчлоод дуудахад арай амар байгаа байдлаар босс гэдэг и залгаад байгаа шүү. За, 베개 гэдэг нь болохоор дээр, 고구마 гэдэг нь амтд төмсийг хэлж байгаа маа. За, цааш нь явъя. Мөн дахин сайн сонсоод тухайн дуудлагыг хооронд нь холбоно. Эхний үе, дараагийн үе. Гэх хоёр үетэй энэ үгүүдийг бүгдээрээ холбож хэлэх юм аа. За, сонсцгоё. 모자, 모자, 바지, 바지, 다리, 다리, 구두, 구두, 사자, 사자, 가수, 가수. За, хариултын сонсъё. Үзье. Эхнийх 모자, 모자. Малгай гэсэн үг. Хоёр дахь нь болохоор 바지, 바지. Өмд. Гурав дахь нь 다리, 다리. Дөрөв дахь нь 구두, 구두. 다리 гэхэр хөл, 구두 гэхэр гутал. Өсгийтэй гутал. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай. За, тав дахь нь 사자, 사자. Арслан. Хамгийн сүүлийн болохоор 가수, 가수. Дуучин гэсэн үг. За, 모자, малгай, 바지. Өмд, 가수. Дуучин. Өмнө гарч ирж байгаа шинэ үг те. За, цааш нь явъя. 과제. Гэрийн даалгавар. За, ер нь бол бүх хичээлийнхаа хойно жоохон арт хэсгээр дандаа даалгавар бий байгаа. Та бүхэн маань байнга энийг хийх хэрэгтэй, хийж иж өөрийн болгоно гэсэн үг. Тэгээд гэрийн даалгавраа энэ удаатаа бол энэ дасгал ажлын үеэр бол багш нь хамт хийгээд явчихнаа. Цаашдаа бол хичээлийн бичих, чэйжлэх юмнууд байх юм бол заавал бүгдээрээ даалгавраа хийх болно шүү. За, тухайн эхний даалгаврын өгүүдийг багш нь сонсуулна. Та бүхэн сонссон үгийн доорх үгнүүдээс сонгоод дээр нь энэ хоёр үетэй энэ хоосон дөрвөлжин зайд бичнэ гэсэн үг. За, эхлээд сонсцгоё. Эхний хэмжээнд болохоор 1-6 хүртэл нь сонсуулаад багш нь төр зогсооно. Тэгээд дараад нь 7, 8, 9, 10 хүртэл нас дахиад сонсуулнаа. За. 개미, 개미. 버스, 버스. 새우, 새우. 조개, 조개. 두부, 두부. 머리,
За 6 хүртлээ сонсчлоо. За бүгдээрээ хариултаа харъя. Кеми шоргоолж гэж хэлж байгаа. Кеми. Хоёр дахь нь бос автобус. Бос 새우 сам хорхой. 조개 хясаа. 두부 манайс нь 두부 гэдэг те. 머리 толгой болон үсийг 머리 гэж хэлдэг. Яг үсийг 머리카락 гэж хэлэх ч үе байдаг. 머리 ч гэж хэлж болдог. 머리가 예쁘네요. гэхээр үс чинь гоё байна. сайхан харагдаж байна гэж хэлээд 머리가 예쁘네요. 잘 됐네요 гэж хэлж болно. Тиймэрхүү үед үс нь гэж хэлж болно. 머리가 똑똑하다 гэх юм бол толгой чинь ухаалаг юм гэж хэлэх юм бол энэ үедээ толгой болчихно. Тэгэхээр ардаасаа үйлбэрт яаж орчуулж ийн гэдгээс шалтгаалаад өөр утгыг бас агуулж болно. За цааш нь явъя. 나비 라디오 나무 지우개 За 나비, 라디오, 나무, 지우개. 3 болчлоо тий. За 3 үедээ 2 л үг нь штэ тий. 나비. хэрвээ радио, 나무, мод, 지우개. хэрэг баллуур. За дараагийнх болохоор сайн сонсоод одоо энэ уртлах уу, хойтлох уу, алийн дуудаад байгааг сонгоно гэсэн үг. За багш нь сонсуулъя. Анхааралтай сонсоорой. 거미 바다 모기 새우 느리다 За дахин сонсох хүмүүсүүд тэр QR кодыг уншуулад шууд сонсож болно. За энэ дээр эхлээд 거미 гэсэнтэй 거미, 바다, 모기, 새우, 느리다. За бүгд хариугаарай. 개미 шоргоолж, 바다 далай, 모기 шумуул, 새우 самархой, 느리다 гэдэг нь удаан гэсэн тэмдэг нэр байгаа. За дараагийнх нь зургийг хараад үгийн ийм үг хэлэх гэдэг гэж ойлгож болно тий. Энд дандаа гүйүүлэгчийн ер нь бол бичээгүй байна. Тэгэхээр доорх байгаа энэ үндсэн гүйүүлэгчээс аль нь орох вэ гэдгийг сонгох юм байна. За бүгдээрээ сонсоод бичээд явах нь шүү дээ. сонгоод явах нь. За. сонсъё. 나비 고래 조개 마시다 아버지 За. Багш нь гаргаадах юм тий. За 나비 гэхээрээ энэ үсгээр эхэлсэнтэй 나비 эрвээх. 고래 маш том загас гэдэг шүү дээ тий. Тэр загасыг 고래 гэж хэлээд байгаа. 조개 үсэг шүү. Тэр жоохон дэвшилсэн байна. Энэ үсэг маань энэ 조개 гэдэг үг маань хясаа. За дараах сураа 마시다. 시옷 ис үсэг маань и, ё, я, ю, е тэ нийлээрээ иш болчдөг. А, о, ы, о, у, э тэ болохоор ис болж дуудагддаг гэж ярьж байсан. Тэгэхээр ши гэхээр
иш үсгээр дууднаа. 마시다. уух. Ямар нэг юм уухыг хэлдэг. Уух үйл үг. За дараагийнх нь хамгийн сүүлийнх болохоор 아버지. Б үсэг шүү. За 아버지 гэдэг нь гэр бүлийн аавыг хэлээд байгаа. За дараагийнх нь даалгавар бол сайн сонсоод энд орох үеийг сонгох юм аа. Энд ороос ба маань би нүү нөө мөмэ гэдэг. Энэ дундаас аль зүвийн дээр нь тавих сонгох юм аа. За сонсъё. Сонсосон хариу гаргаж чадах. 바나나 나무 누나 За хоёр удаа гаргасан юм чинь сайн сонгосон баг те. Манайхан бараг бэлэн гой мэдсэн те. Банана. Банан. Хоёрдугаар нааму. Му гэхээр нааму. Бодыг хэлж байгаа. Нүна гэхээр би өөрөө эрэгтэй хүн. Тэгээд надад ихч байгаа үед ихчигээ нүна гэж хэлнэ. Ингээд хэлж байгаа хүн хинбэ, тэгээд хэнийг хэлэх гээд байгаа юм бэ гэдгээсээ хүүсний ясныг жоохон ялгаанаас болоод дуутай өгнөч гэсэн өөрчлөгдөж болдог Солонгост. Жишээлбэл бидний маш их сонсоод байдаг ингээд драма дээр гардаг оппа гэдэг үг гэдэг да. Тэр бол эмэгтэй хүн эрэгтэй ахаа гэж дуудахад оппа гэж дууддаг. Эрэгтэй хүн ахаа гэж дуудахын төлөө оппа гэж хэлвэл өөрийгөө эмэгтэй болгочих чинь гэсэн үг. Тэгэхээр өөрөө болохоор 형 гэж дуудах үед ахаа гэж хэлж байгаа. Эрэгтэй хүүхд ихчээ гэж дуудахын төлөө нүна. Эрэгтэй эмэгтэй хүн ихчээ гэж дуудах юм бол 언니 нүгээр ялгаатай. Тэгэхээр энийг бол гэр бүл дээр энэ одоо үсэг маань дуусаад анхан шатны хичээл маань орж эхлээд гэр бүл гэдэг сэдв дээр ортгоо илүү наривчл заадаг. Яг багш нь гарч ирсэн болохоор тайлбарлаж байгаа юм шүү. За цааш нь явъя. За мөн адилхан 1-ээс 3 хүртэл одоо үгийг сонсуулнаа. Та бүхэн дээр шар хоосонд аль үе сонсогдвол зүг бэ гэдгийг сонгоно. 지우개 배구 개구리 За хариу нь үзэх юм бол 지우개. За энэ дээр жуу анжаа хоёулаа биш те. 지 이 үсэг. 지우개 배구 브 биш бод. Тэгэхээр 배구 개구리 리 гэд орчроод ре биш. Тэгэхээр 리. За 지우개 гэдэг нь баллуур. 배구 гэхээр волейболыг 배구 гэж хэлдэг. 개구리 гэхээр мэлхий. За ингээд сүүлийн даалгавар байлаа. Өнөөдрийн бичлэгээ үзсэнд баярлалаа. Дараагийн хичээл дээр уулзцгаая.